Орхон аймгийн цагдаагийн газрын 2024 оны эхний ягс жилийн үйл ажиллагааны тайлан хүний нөөцийн бодлогын талаар Орхон аймгийн цагдаагийн газар нь цагдаагийн ерхий газрын даргын баталсан орон тоогоор төсвийн 87 офицер, 69 цагдаа, энгийн ажилтан 6, гэрээт 7 офицер, 24 цагдаа, энгийн ажилтан 1, нийт 194 орон тоогоор Орхон аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтээ тэмцэх, нийтийн хэвжүүрэн хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиглэлгээ хэрэгжүүлэн улсын онц чухал объект болох Эрдэнэ үйлдвэр төрөмжлөлт үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. 2024 оны эхний ягс жилд албан тушаал дэвшүүлэх нөөцийн жигсаалд бүрдэгдсэн засгийн даргын албан тушаалд 2, ахлагын албан тушаалд 3, офицер албан тушаалд 1 алба хаагчийг тус төвлөрүүлэн томилуулах, албаны тушаалын нэршлээ өөрчлүүлэх, 1 санал материалыг уламжлан шийдвэрлэсэн. Цагдаагийн ерхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор офицерын нөөцөд 4, ахлагын нөөцөд 8, газар хэлтсийн даргын нөөцөд 3 алба хаагч 2024 онд шатлан дэвших нөөцийн жигсаалдад бүрдэгдсэн байна. Тус нөөцөд бүрдэгдсэн алба хаагчдаас 2024 оны 1-2 дугаар саруудад 5 багц сургалтыг судалж бүрэн тэнцсэн ба төрийн албаны тухай хуулийн мэрит зарчмын хэрэгжилт хангагдж байна. Мөн хагас жилийн үнэлгээгээр маш сайн үнэлэгдсэн 4 алба хаагчийг офицерын нөөцөд оруулсан байна. 2024 оны эхний хагас жилд алба хаагчдын ажлын үр дүн үнэлж 173 алба хаагчийг сарын үндсэн цалин 10-аас 40%, 11 алба хаагчийн сарын үндсэн цалин 10-аас 20% хүртэл хувиар бууруулж олгосон. Монгол улсын удам медаль, цэргийн гавьны удангоор 2, цэргийн хүнд медалаар 4, хууль зүйн дотоод иргэн яамны цагдаагийн алдар тэмдгээр 2, хүндэт жуугчгээр 11, цагдаагийн ерхий газрын цагдаагийн гавьяа тэмдгээр 5, цагдаагийн ерхий газрын хүндэт жуугчгээр 1, Орхон аймгийн хүндэт тэмдгээр 2, засгийн жуугчгээр 8, аймгийн гэмтрээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн өргөмжлөөр 8 алба хаагч, 2 олон нийтийн цагдааг тус шагнуулахаар материалыг холбогдох албадаар дамжуулан цагдаагийн ерхий газар түргүүлж шагнуулсан. Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар цагдаагийн газар дотоодын зэрэг алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Орхон аймагт хил залгаа, Булган аймгийн Бугд, Орхон, Хангал, Сэлэнг сум, Орхон аймгийн Баянөндөр, Жаргалан сумдын засаг дарга нарт алба хаагчдыг өрхийн хэрэгцээний газартаа болох талаар хүсэл түргүүлэн өөрийн нэрээр эзэмшлгүй 352 алба хаагч байгаагаас 150 алба хаагчид 0.7 га болон цуслагын газрыг олгуулад байна. 2023 онд ашиглалтанд орсон Орхон аймгийн Баянөндөр сумын уртын голбогт байрлах түрээсийн орон сууцнд орон нутгийн өдрөлгөөлөлд төсөлтийг өргүүлэн цагдаагийн газрын 4 алба хаагчийг түрээслээд худалдан авах нөхцөлтөөр оруулан шийдвэрлэлтэй. Мөн 2 алба хаагчид тус бүр 2 сая төгрөгийн тусламж дэмжлэгийг олгууллаа. Бус цагдаагийн газраас алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цагдаагийн газрын 1-р байрны 9 өрөөнүүдэд ижүүрэн засварт орон нутгийн захиргааны байгууллагаар 89 сая төгрөгийн бараа материалыг шийдвэрлүүлэн ижүүрэн засварын ажлыг хийж дуусгалаа. Дэлхийн гэр бүлийн өдөр тохиолдуулан 110 алба хаагчдын гэр бүлийг оролцуулан халамжит хань ток шоу удирдлагыг уурхайчин сөлийн ордонд зохион байгуулсан. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 440 сая төгрөгийг шийдвэрлүүлэн 5 тээврийн хэрэгслийг Монгол Hyundai компаниас тээврийн хэрэгслүүдийг авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Цагдаагийн газрын 145 алба хаагчдыг Эрдэнэ медикал эмнэлэгтэй хамтран 1 алба хаагчийн 375 мянган төгрөгийн өртөв бүхий урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байна. Гэрээ цагдаагийн хэлтсийн Эрдэнэ үйлдвэр төрөмжлөлт үйлдвэрийн газрын дулааны цэглэгээ станцын өмнө байрлах хэл шалах постыг 64 сая төгрөг, цэгэргааны 3 дугаар байранд байрлах 4 өрөөг шинжилэн засварлаж алба хаагчдыг ажиллах нөхцөл болцоог сайжруулж ажилласан. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн газраас аймгийн гэмт хэрэгээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2024 онд хийх ажлын төлөвлөгөөнд 12 төрлийн 33 ажил арга хэмжээг хамтран зохион явуулах саналаа хөргүүлэн төлөвлөгөөнд тусгуулан батлуулсан. Аймгийн засаг дарга болон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нарт санал хөргүүлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ, техник тоног төхөөрөмж, нийт 12 арга хэмжээ зохион байгуулахад 80 сая 274 мянган төгрөг, хөдөлгөөн тэргүүлийн шатхууны зард 15 сая төгрөг шийдвэрлүүлээд байна. Ногоон бүс төслийг хэрэгжүүлэх, Орхон аймгийн Баянөндөр сумыг камержуулах ажлын хүрээнд 2023 онд 743 сая төгрөгийг орон нутгийн төсвөөр шийдвэрлүүлсэн. Үүнээс 2024 оны 1-р сард 153 сая төгрөгийн 83 ширхэг хяналтын камерыг шинээр хүлээн авч ашиглалтанд оруулсан. Бус цагдаагийн газраас тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлээ хайрлая, үе тэнгийн дээрлэх, захин мөрөдөө тоглоом, эрүүл хандлага, эрүүл харилцаа, уур ар биш ухаалгаар, саун дүүш, ажлын байр, объект субъектийн баяжилт, аж ахуйн нэгжийн камер, хуулийн мэдлэгээ хуулийн хэрэгжил,
автобус, хүүхэд таныг хамгаалъя, мэдээлэл, залилан, хуулийн хэрэгжилт, согтуу гэх зэрэг 18 тусгай аргамжид зохион явуулан үр дүн тооцсон цагдаагийн байгууллагын нэгдсэн санд оруулан ажиллалаа. Цагдаагийн газраас гэмтэргээс урьсан сэргийлэх чиглэлээр нийт 730 иргэн, төрийн байгууллага 149, төрийн бус байгууллага 31, аж ахуйн нэгж 185-ыг татан оролцуулж 14 зөрчил илрүүлж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгж арга хэмжээ тооцуулсан. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлж сонгуулийн үеийн хамгаалтыг Орхон аймгийн хэмжээнд цагдаа дотоодын цэргийн албаагч, мөн Хөвсгөл аймагт 30 албаагчийг хамгаалтанд ажилуулан уг хамгаалтыг гэмтэрэг зөрчилгүй амжилттай зохион байгуулж ажилласан байна. Аймгийн хэмжээнд 2024 оны эхний ягс жилийн байдлаар 482 гэмтэрэг бүрдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 95 хэрэгээр буюу 24.8%-аар гэмтэргийн гаралт өссөн байна. Аймгийн хэмжээнд 2024 оны эхний ягс жилийн байдлаар гэмтэргийн илрүүлэлт 53.5%-тай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.51%-аар өссөн байна. Иргэд байгууллагаас 557 гомдол мэдээлэл хүлээн авч 117 буюу 21%-ийг бүртгэлтийн хэрэг нээж 352 буюу 63.1%-ийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээс татгалзаж 80 буюу 14.3%-ийг гомдлын хугацаанд эрүүг хэрэг үүсгэж ялагдагчаар татаж 8 буюу 1.4%-ийг харьяалын дагуу шилжүүлэн ажилласан байна. 507 гомдол мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас эрүүг хэрэг үүсгэж ялагдагчаар татсан 106, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 90, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээс татгалзсан 221, харьяалын дагуу шилжүүлсэн 2, нийт 410 буюу 82.6%-ийг шийдвэрлэж 88 гомдол мэдээллийг үлдэгдэлтэй байна. Зөрчлийн шинжтэй 1043 гомдол мэдээлэл хүлээн авснаас 652 гомдол буюу 62.5% зөрчлийн хэрэг нээж 229 буюу 22%-ийг татгалзаж 285 буюу 27.3%-ийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 4 буюу 0.2%-ийн харьяалын дагуу шилжүүлж нийт хүлээн авсан гомдлын 1018 гомдлыг буюу 97%-ийг эцэслэн шийдвэрлсэн байна. Бүрдэгдсэн нийт гэмтэргийн 78 буюу 16.1% нь улгаан, 178 буюу 37% нь хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг, 110 буюу 22.8% нь залилах гэмтэргүүд байгаа бөгөөд эдгээр гэмтэргүүд нийт хэргийн 366 буюу 76%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дээрх хэрэгүүдийн гаралт 22.8%-аар өссөн байна. Гэмтэргийн улмаас 494 иргэн хохирч, иргэн аж ахуйн нэгжид 941.4 сая төгрөгийн хохирол учирч, 11 хүн нас барж, 204 хүн гэмтжээ. Гэмтэргийн улмаас учирсан хохирлын 59.5%-ийг нь нөхөн төлүүлсэн өмнөх оны мөн үеэс 31.21%-аар өссөн байна.